За сайхан битүүлж гэнэ үү. За сайхан битүүлж гэнэ үү. За цагаан сэтгэлийн бэлэгдэл. За байж энийг ахаад байж ахаад явчих. Нилээ сайн 2 3 жигнүүр пост авах бол нилээ олоолаа явж байгаа шүү. Уяг нүмжиг тослохтой өтгөхнөөс. Байж л энэ нөгөө юу н хайччихва. Нөгөө талд нь байгаа шүү. Хаана вэ? Энд биш үү? Баг чи өөрөө яг бүдээ жинхэнэ харуул хийж өссөн юм тий. Тэгээд тэр шүдийг харахгүй юу? Ингэдэ. Яа. Миний хувьд бол цагаан сарын баярт маш дуртай. Жохон байхаас хамгийн дуртай баяр байлаа. За тэр тусмаа битүүний өдөр бол миний хувьд маш гоё өдөр байдаг ус. Яагаад тэгэхээр бүх гэр бүлэрээ цуглаад гиз дүүртэл идэж гоё яриа өрнүүлж хөвгчлөлтөө байж гэдэг шинэ нэгэн болохоор манай эмээ өдөр маш их хүмүүс ирдэг. Тэгэл шинэ нэгэн өглөө эмээ өтөө золгочвол тэгэл ерөөсөө би чинь аяйтаа угаагаал бууз мууз тавиал ингээл эмээ өтөө өссөн хүүхдээ ажил бол их дуусахгүй байлаа. Тэгээд энэ өдөр манай Эпсийн залуучууд бас ирж хамтдаа битүүлэх гэж байна. Монголын саксонгийн холбооны цомын аврах шалруулах тэмцээний 2025 оны аваргуудаар SGX тогтоож Монголын саксонгийн багийнхаа түүхийг маш том болсон нэлээ. Сайн явж ирүү. Сайхан битүүлж байна. За ахтаа ингээд цагаан сэтгэлийн илэрхийлэл цагаан эдийн дээд цэвэр сүмгийн ахтаа авчирлаа бид. За уяг нүмжиг тослохтой өтгөн сайхан цэвэр сууг үлцийн орших дүү маань барьж иж өнөр бүлт маань бэлгэлээ. За баярлалаа. За ингээд. За сайхан битүүлж байна. За. Ямар байгаач. Янгиа. За юу юм бэ? Биш тулуу яасан. Ацарлгаа гэж байгаа. Дөнгөж сая бууз гарлаа. Тэгээ бас хуушур хийсэн. Та хэд бас хуушурын дуртай болохоор ч. Тэгээ сайхан хоньны хаа байна. Эцэгээрээ. За эхлээд юу энэ ч одоо цай цүү, цай ууя та тийм ээ. Гэрийн эзэгтэй байхгүй шууны баган жирэгдэг гэж шүү. Ихэд дажгүй юу? Чүе яваал хэлээ. Harris Carnico яаж чинь. Ичээсүү чи яг баг Монгол хүн шиг л болчихсон шүү дээ. За сайн байна. Дандаа хамгийн сүүлд орж ирж хамгийн гол дүр болсон юм да гэж. 30 хэд мэд хүрсэн хүн чинь бас нэг идэ засах хэрэгтэй мэн. Тэгээ сайхан идэ зассан. Цагаан сарын баяр гэдэг чинь бол хатуу хөртөө өвлийг өнтөө сайхан давж хавар цагтаа золгож байгаа. Ер нь бол манай монголчууд угаасаа сэтгэл сайхан тэнгэр болоод сайхан цаг үе ирдэг учраас бас ингээд цагаан идэгээр ах нь бас идэгээ заслаа. Энэ хайлмгийн чи ингэж жоохон байхад бол манай өвөө ингээд шууд гарн дээр өгдөг шүү. Халуун хайлмаг. За хүүхдүүдэд хайлмаг тарааж өгөх сайхан буян ингэж манай өвөө их хилдэг гэж. Битүүрэх гэх юм бол ч одоо битүүрээд ингээд амсалж чадахгүй болох гэдэг шүү дээ. Битүүлэх юм байлээ шүү. Буузыг бол өөрөө сэвсэн гэдэг байгаа шүү дээ. Буузыг би бүр өөрөө чимгсэн. Хайд нэр бууз чимгэж чадах уу? Багасаа л тоолж төслөө дөө бууз чи. Тийм. Элтнэ. Энэ жилээс сурсаа. Ерөөсөө чадахгүй. Энэ жилээс сурсан уу? Өмнө дандаа элддэг байсан. Ажил ихтэй болол бууз хийлцгээд очиж чадахгүй байгаа л ирэхээр л ер нь яг энэ цагаан сарын энэ баярын үн цэнийг нь ойлгож байна. Ямар үн цэн үг гэхээр одоо аав ээжиндээ очиж эмээ өвгөндөө очиж гоё илхэмсэг дотн ингээд хамтдаа ийм нөгөө активити хийж байгаа юм байна шүү дээ. Одоо манайхаар бол нөгөө багийн активити гэдэг шиг яг тийм юм хийд юм байна. Бид нар гэхдээ анх зүгээр тэр нөгөө бууцыг хийж амар ажил хийгээд байна да гэж бодоод байдаг байсан чинь сүүлд нь дараа нь бодонгууд ерөнхий гэр бүлийн уулзалт юм шиг болоод тэр нь ерөнхийдөө барыг цагаан сарын хамгийн гоё хэсэг юм шиг. Одоо ерөнхийдөө 20 гараад ойлгож байгаа шүү. Сайн байна. Бас яваад ирэх. Яа чи 3 дахь настай юм байна. 30 нэлээд өгч байгаа. Зоос таарч шүү дээ. Оо, nice. Чи өстө ямдаа баг ихний Яа 25-ны жил гэдсэн. Шууд ихний буулаар зоос гарч ирж байна да. За баяр үргээ. За салаатан сонгоо хийх үү? Хийхгүй. Хийхгүй. Яагаад? Сонгон муухай. Та идэхтэй гоё юм те. Юу ч хамаагүй идэл өдрийн шатаагаал, маргаашин шатаагаал харгалан гэж айх юм байхгүй. На цай чи өстө акта шаргал ууз. Тийм байна. Тэр уяг нүмжиг тослогтой цай байна шүү. Зоос алсан ёндотой залуудаа бэлгэн өгнө. Эхнийгийн гоё ааруулан амттан байгаа. Тэгээ гоё Монгол нэрмэл шигүүдэрий гэдэг. Натуу. За тэгээд наахнаас чи нэмхэн 100к. За. Яа. Тэгээд цаашаа эхнийхээ буузаар зоос гараад ирсэн. Энэ жоохон хардах юм байна шүү.
Энийг бас жоохон шадуулмаар байна. Би энэ Монтиакийг айгүй их авч иргэлтэй. Шар тосын ер нь бол өглөө болгон шахуу хэрэглэн. Ааруулан амттан гэдэг юм чихэр шиг айгүй хөөрхөн хийцэн. Хүүхдүүд их айгүй. Ер нь яг гэртээ өчгөрийн орон тавьчвал баг Снак шиг бол. харин тийм болчихжээ. За манай маги юу гэж бодож байна? Гоёнтой. За хоёрын хоёр үгээс. Нэг удаа нааг зоос өдр гээл би зоос болдог чи амар жижигхэн зоос өгөөд тэгэл аав орой ирэл яг бууд муза тавиал за нэг л бууд үднэ гээл аав яг тэр бууд заавал идэл пак хазаа шүдэн хагарал тэр орой бөө болж би ер нь өвөө марта амар их цагаансар тэмдэглэдэг гэсэн тэгээд битүүний өдрөө тэгэл лимитэ амар их 5 гидээсдэг гэсэн ааруулаа өрөөл тэр л амар байсан Яг өстөө нацагд орч байгаа шүү тийм. Одоо шүлэг уншаа шүү дээ. Зоос л авах гал амар их бууз иддэг гэсэн. Бүтэн жилийн зорилго ерөөсөө Саяны хэлдэг зоос бай. Монгол хүн найранд 3 дуутай, наадамд 3 даваатай яг 3 давах нь юу? Тэ бас тийм хүч тамиртай байх ёстой гэж. Дээрэс нь найранд 3 дуутай гэдэг бол яг л байх ёстой юм бэл. Ингээ амар их дуу мэддэм юм шиг мөртлөө. Одоо тийм чи амар хөрхи чимэр хөлөө олохгүйгээ суучилтай биш үү те. Хэдүүлээ халуун хэлгийн нутгийг бүгдээр л мэднэ үстэй. За та тэгээ түрээрээ заяа. Элэг зүрхтээ сояцаа инхри монголнотагами эцэг хэсаяцаа зүг бистэй. Одоо хамгийн жоохон дөөхгүй юм уу? үгүй шүү маргад Маргад уу? тэг араас нэрийг битээ Эрик доош ч үгүй юм уу те? тийм Тулуу дээдлэж үгүй юм уу? тийм толгож байгаа юм хоёр нь Тэгэл толоо моки чингүү иш тэгэл нөө 1900 үлэг гөрөлийн үе гэдэг үлэг гөрөлийн үе гэдэг 1000 хэдэн онд ирсэн 1900 За тэгээд одоо эндээс ийшээ ингээд тасалцаа дөө. Тийшээ сууж шүү дээ. Муушуу цооч хоёр ч одоо надаас ах штэ. Цооч бол баг 5 бах. Муушуу бол 3 бах. Би тэр хоёртой та гэж харьцах ёстой чи гэж харьцах ёстой. та Ямар харилцаа Гайч баг аавар штэ. Бид чинь баранжи гэл. OG гэдэг шүү За тэгвэл одоо цоочтой очиж золгоё доо. Одоо энэ гарч байгаа гал морин жилчин бол яг одоо өөрөө хичээж, зүтгэж, хөдөлмөрлөж чадсан хүнд бол маш өстөө нэр өгөхийн дээр өгөх жилийн гэсэн шүү. Хэдүүлээ чи одоо энэ жил лигийн аврагын төлөө тоглох байна. За тэгээд дараа жил гал морин жилдээ багтаад гадаад тэмцээн уралдаануудад явах. Энэ шанс гарч ирж байна те. Бид нар ч гэлтгүү. Манай энэ одоо хүүхэд залуучууд ямарваа нэгэн зүйлийг хүлээж байгаа, ямарваа нэгэн зүйлийг бүтээн гэж бодож байгаа хүмүүс бол энэ гал морин жилд л ерөөсөө маш сайн хөдөлмөрлөх ёстой юм байна. За тэгээд гал морин жилийнхоо ёндог үзээ аль нэг 4 бэр хайт. 2 ямаа, 2 тимээ. Ой чи кашмир ихтэй. Дээрээс нь ноолуур ихтэй, экспорт ихтэй жил болох нэ миний хувьд. Юу 4 хоног болчих шүү дээ. Ой яа. шууд 1000 мал. Амьдрал дээш тэр талбай дээш тэр хүний төсвөр хатуужил гэдэг бол хүний амьдралд маш хамгийн хэрэгтэй зүйл байдаг. Тэгээд спортоос ялангуяа сагсан мөнгөөс сурсан зүйл бол яг төсвөр хатуужил байна. Дисциплин гэдэг байгаа шүү дээ. Одоо залуучууд бол нөгөө дисциплин гэхэр аягуусаа ойлгоод байгаа. Төсвөр хатуужил гэдэг нэг шугамн дээр байх, өдөр болгон нэг зүйлээ хийх, нөгөө уйтгартай зүйлийг удаан хийж чадна гэдэг чинь өөрөө маш сайн төсвөр хатуужил тийм. би яг л Монгол хүүхдтэй гадаад сакс тоглож ирсэн. Тэгээд би энэ спортыг тэгээд өнөхөр хайртай бол дурлж чадсан. Тэгээд өөртөө би яг тэрийг чаднаа гэд итгүүлсэн болохоор л энд ирсэн багтаад. Тэгээд миний мөрөөдөл дуусаагүй байгаа. Дахиад цаашаа зөндөө илүү том зүйл рүү зорино. Хүүхдүүдтэй сайн мөрөөдөрөө л хичээлээ да. Би бол бас тийж бодчих. Манай ингээд залуучууд өөртөө ихтэй байгаа нэг галцгоо нэг жоохон гаргаад өгсөн гэж байна. Тэр чинь эргээд чамаа нөгөө ертөнцийн хуулиар эргээд чамаа хүчтэй ихтэй болно. Одоо манай гаргадаг болцоо болчих. Энэ жил дээр гайг байгаа шүү. Би заахны селебрэшн хийж байна. Яа. Чи ингэсэн юм уу? Өмссөн юм уу? Бурхан минь ээ. Бурхан минь ээ гэдэг. Би ч яг титэн мэтэн өмсөд байна гэж бодсон. Баярын өдрүүдээр бид бүхнийг үзэж байгаа хүүхд залуучууд байх юм бол мөрөөдөлтэй байгаарай. Мөрөөдөлтөө хүрэхийн төлөө алхам алхмаар зорилгоодыг тавиад мөрөөдөлтөө
хизээч бууж өглөө тэмцээд мөрөдөлтөй хүрээрээ гэж энэ ташин хэлмээр санагдаж. Yes. За ингээ багийнхаа дүүнэртэй бол ахын сайхан цагаан эдэний дээжүүдээр бол бэлэг бэлдсэн байгаа. Монтяк брендинг хайлмгийн амттан байна, Арцын амттан байна. За нөгөө түрүүний гой нөгөө аруулан чихэр маань байна. Тэгээ манай Апо дээрийн их нүүдэл сүү, цэвэр сүү, лактозгүй сүү. Гэж одоо энэ лактозгүй сүүгийг байн хэрэглэдэг шүү дээ. Тэгээ сайхан цагаан эдэний дээжийг дүүнэртэй бэлгэлье. За капитанаас дөрүүлээ. Шүү дээ. За. Оо яах вэ? Саруу цочоо. Наач арай л авирч. Тавилттай явчлаа гэдэг. Ирж буй гал морин жилдээ Сашиндээ сайхан шинлээрээ.